Аудио үзүүлж байна. Хэрв та бэлэн бол чихвчээ зөө. Ам дамжсан яриа. Хар домж чаан овогт Монголоос хөөгдөгтөн сүүжний ясыг хөөгөр бодож үлдээжээ. 1981 онд олон 10 хятад айлыг Монголоос албадан гаргаж байсныг 40-с дээш насныхан санаж буй бах. Мэдээж хэрэг Монголоос гарах дургүй байсан хужаа нар зүгээр ч нэг яваад өгөөгүй нь ойлгомжтой. Эдгээр айлуудын дунд Чан Дүүфэ гэдэг лууханы нэр орсон нь санамсаргүй хэрэг биш байжээ. Гаднаас нь харахад гойд ялгарах юмгүй паазгансан өвгөн луухан тэр үеийн хужаа нарын шүтэн болсон нэгэн байлаа. 1940 оны сүүлчээр орж ирсэн энэ өвгөн луухан яагаад бусаддаа дэгдлийн шүтэгддэг болсон нь танд сонирн байгаа нь тодорхой. Чан Дүүфэн хятадын өмнөд мужи болох Шанду нутагт төрж өсчээ. Эцэг нь хүүгэн тайган болгож хааны ордонд оруулах хүсэлтэй байсан боловч бүтээгүй аж. Чан өвгийнхэн удмааран хар дом, хараал хийдэг, хор найруулах тал дээрэн алдартай учраас нэгэн хардамж лууханд шав оруулсан гэдэг. Чан хөөж сайн сурч байлаа. Багш түүнийг үүний сэтгэл тэрээр хараар бодогдсон байна. Дэмж учраас сайн домж болох нь гэж магтдаг байсан аж. Нэгэн удаа хөршийнхөн ба хүүхдтэй манту болоцолдсон Чан зодуулж орхив. Тэр ойлон хайлан гэрээдэн орж ирчгээд би ба хүүхдийнхээ голомтоор нуусдах нь хэмээн уйлж байжээ. Үүнийг сонссон хөршийн авгаа ба хүүхдэнд орж хэлэхдээ тэр хавьд айл баян гэгддэг данжаад баа. Тэр муу гуйлагч нь уусгаа өгснөө хуцж байгаа юм. Би Чан хүүхдийнхээ ажлаас нь халлаа гэж хэлжээ. Үнэхээр ч маргааш өглөө тэр Чан хүүхдийг ажлаас халж орхив. Хүүгэн зодож чамаас олж халагдлаа гэж унтууцахад хүүн зүгээрээ ба хүүхдийнхэн маргааш өгнө гэж хэлсэн аж. Маргааш нь ба хүүхдээ эхнэр хүүхэдтэйгэн өдрийнхөө хоолыг идэж байтал гинэтхэн хайртай нохоо нь арслан бар шиг дуулж ирээд бүгдийнх нь хоолойг таслатж орхижээ. Гажиргалтай нь дэрэгдэн хараа зогсож байсан зар цэмэгтэйг огтхон ч тоолгүй эргээд 50 гихч нь хэвтэж орхижээ. Энэ явдлаас болон толсгон даяараа Чан хүүг шүдэх болсон аж. Бүр зэрэгэлдээ тосгоны нэгэн баян эр амьд илжиг шан хөлсөнд нь өгч байгаад хөршийнхөн эрд хараал хийлгэж залуу сайхан ихтрийг нь авч суусан удаатай. Ингэж нэрд гарсан Чан овогт Бээжинд очиж суурьшжээ. Ер нь хятадуудын дунд жинхэнэ диваажин гэдэг ар Монголд байдаг гэсэн яриа байдаг. Тийм ч учраас хэл давхын мөрөөсөл болж байж. Ингээд явганаар алгасаар хэл давсан гэдэг. Тэрбээр Монголын хэлжтэд би Японы төрөмгөлөгчдөөс зогтож яваа эх орон чимийн өөрийг нь танилцуулснаар Монгол руу орсон гэдэг. Улаанбаатар хотод түүнийг ирж буй сургаар хужаа нар орон байр мөнгө төгрөг бэлдчихсэн хүлээж байжээ. Ингээд л Монголд ирсэн хар домж Чан хүндтэй хүний нэг болж хувирчээ. Тэр хятад эхнэр авсан боловч залуухан монгол хүүхнүүдээр зугаахан гаргахтан гаргууд нэгэн байлаа. Монголчуудыг харааж хардум хийж төр засгийг нь унаасаа гэж мөрөөсөн. Ийм л нэгэн лууханыг Монголоос албадан гаргах хүмүүсийн тоонд оруулчихсан байжээ. Түүнийг авч үлдэхийн тулд хятад цустай эрлиц хурлицууд өчнөн оролдоод ч дийлсэнгүй. Тэрбээр явахтаа хашаандан баахан юм болон шившлэг хийгээд явж одсон гэдэг. Энэ магадгүй хэмээн болгоомжилж шөнөөр нэгжлэг хийх болсон аж. Гэвч наах ямынхан нэгэн өвгөн лам дээр очсноор уйчирж болзошгүй аюулаас мултарсан гэдэг. Өвгөн лам өмнөөс сүү цацсаар очиж уг нүхэн дээр жөмгөн ганлин хүлээж байсан нь хар хадгаар гарын ороогоод ухтлал доороос нь хүний сүүжний ялсыг хөөгөр бодчихсон гарч ирсэн гэдэг. Уг сүүжний ялсыг тэр дорн шатаасан бөгөөд гал дээр хаяхад хэн нэгэн хужаа хаяа
Үхвэ хэмээн орилж байжээ. Үнэхээр ч Жан овогт яг тэр үед замын үүдээр гараад л өгсөн гэдэг бөгөөд бие нь хар нүүрс болж өгсөн байсан гин.